хэсэгтэй болохоор ийм кантинтэй. Тэгээ оюутнууд энэчнээс хүссэн юмудаа аваад шууд худалдаа авалт хийх боломжтой. Энд болохоор усан сан байгаа. Хаяа энэ нөө зумба бүжгээ хичээл энэ зааландаа хийжтэй. Тэгээ энэ йоганы анги байгаа. Энд бас нэг хоосон анги байгаа. Юу тасгал идэр хийж болдог. Бас ийм хөл бөмбөгийн ширээ байдаг. Тэгээ хүүхдүүд чөлөөт цагаараа тоглож болдог. За энэ болохоор 6 давхар кантин тэгээд номын сан, хурлын өрөө, тэгээд ландри хэсэг байгаа. Бид хэд болохоор энэ ч ингээд ер нь буфе маягаар хоолнуудаа ингээд өрчдөг. Тэгээд яг хоолны цагуудаар болохоор энэ хоолоо идээд тэгээд энэ бас нэг үр байгаа. Энэ хоёр өрөөндөө хоол ороод идчихтэй. Тэгээд яг энэ 6 давхарт болохоор ер нь бол яг манай жуниор центр байрладаг. Тэгээд одоо тэнд нэг 3 өр байгаа. Энд бас нэг 2 өр байгаа. Тэгээд тэнд дандаа хүүхдүүд байдаг. Тийм хүүхдүүд байдаг. Тийм зарчилсан өрөө. Тэгээд энэ групп классууд орно. Boundary зүг аа. Гэхдээ одоо нөгөө ажлынхан цаг нь биш байгаа болохоор хаалттай байгаа. Хоол идэх цагаар бол бүх оюутнууд энэ ч хоол идэж байна. Энд тэгээ энэ гэд хоёр энэ заалантай байна. Энд болохоор яг офис, хоёр давхрын офис нь энэ байрлаж байгаа. Энэ офис болохоор гадаад менежер, тэгээд head teachers, тэгээд ерөнхий менежер эдэр байдаг. Энд ч болохоор манайх 3 ийм хичээлийн өрөөтэй ABC гээд. Тийм, одоо энэ ч бол зүгээр ингийн оюутнууд нь суралцдаг гэсэн. Тэгэхээр Филиппин эмч болон Япон эмч ирж үздэг. Тэгээд нэг нь нэгдэх 3 дахьд үздэг, нөгөөх нь 2 дахь 4 дахьд үздэг. Тинчээ ингээд man to man ангууд нэж байгаа. Тинчээ бас байгаа. Юунигийн яг уу man to man-ууд нь дандаа юм нөгөө тусдаа өрөөд болохоор тэр нь бас давуу талтай. Энд бас адилхан яг ийш явангууд өрнүүд нь. Энд болохоор нөгөө level test авдаг өрөө, тэгээ бас энэ хурлын өрөө бас. Энд дасгал хийх өрөө, тэгээд энд бас чөлөөт цагаараа хичээлээ хийгээд гэрийнхэнтэйгээ тэр яриад яг энд бас man to man-ийн өрөөнүүд нь байгаа. Ийшээ бас адилхан man to man групп класс. Ага доор бас 5 давхартайгаа 5 6 7 3 давхар. Энэс юм аваад энэний тэгээ биччихдээ нэрээ бичээд юу авснаа бичээ үлдээчтэй. Тэгэнгүүт дараа нь депозитнаас нь хасагдчихтэй. Заавал энэ мөнгө төлөөд нэг яагаад шаардлагагүй. Энэчнээс ойр юм аад энэ ундаа зайрмаг гэдэр зарж байгаа. Тэгэхээр угаалгын хэсэг бас өдрийн 3 удаа яг үйлчлэх цагаар үйлчлэнэ. Тэгээд тийш очиж формо бөглөх хугацаа өгөөл буцаагаал